Танд өнөөдрийн мэнд хүргье. Би байнгын орооны дарга болоод зөвлөхөөс нэг асуулт асууя. Манай эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудаас эрх жилийн төсөвтэй холбогдуулж төсөв хөрөнгө ингэчлээ, хөрөнгө оруулалт ингэчлээ гэсэн ийм одоо бичиг сачиг ирсэн байгаа юу? За мэдээж одоо бүгд 100% бүрэн дуран гэж хэлж чадахгүй. Төсөв санхүү хүндрэлтэй байгаа энэ нөхцөлд бас бүхэл одоо салбарын байгууллагуудын төсөв хасагдсан байгаа. Гэхдээ бид нар өнгөрсөн хугацаанд бас хууль зүйн байнгын ороо эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын төсвийг хасуулахгүй байх, өргөн барьснаар нь одоо батлах гэдэг юм уу? Энэ хуулийн зохицуултыг бас хийсэ. Үүнтэй холбогдуулаад одоо бас эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудаас ийм санал гомдол ирсэн, санал хүсэлт ирсэн зүйл байна уу гэдгийг нэгт асууя. За хоёрт эрхчлэлийн төрийн албаа агчдын 9% цомгтгол эрхлэх асуудлын хүрээний байгууллагууд дээр яаж тусч байгаа вэ? Байгууллагын дарганаар энэ 9% цомгтголыг яаж хийх гэж байна вэ? Яаж хийж байгаа вэ? Цагдаагийн ерхий газрын дарга, шүүх, прокурор, хүний эрхийн үндэсний комисс гэх мэт одоо гол байгууллагууд маань энэ 9% цомгтголыг яаж хийх гэж байгаа? Ингэснээр байгууллагын хэвийн үйл ажиллагаанд яаж сөргөөр нөлөөлөх гэж байгаа вэ? Гэдгийг хоёрт асууя. За нөгөө талаар өнгөрсөн 2000-аас 2024 оны улсын их хурал хууль зүйн байнгын хороо бас одоо энэ салбарын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын төсөв санхүүдээр асар их анхаарсан шүү. Асар сайн дэмжиж өгсөн шүү. Бүр тэр үтэл одоо хууль зүйн байнгын орон эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын төсвийг хасахгүй байх, өргөн барьснаар нь баталдаг байх хүртэл хуулийн зохицуултыг хийж өгч ирсэн. Ингээд та бүхний бүтэц, оронтой зардал юмыг нэмэгдүүлж өгсөн. Шүүхийн ерхий зөвлөл дээр сүүлийн 10 гаруй жил хөрөнгө оруулалт 0 байсныг бид нар одоо яаж нэмэгдүүлж өгч илээ. Тэгсний хэрэг Сандагч хэрэгшээний микрофоныг гүйцээж өгье. Тэглээгээд үйл ажиллагаа, үр дүн, бүтээмж ярил одоо ямар байгаа вэ? Ямар байгаа вэ? Та бүхний энэ өнөөдрийн эрхчлэлийн одоо батлагдах байгаа төсөв энэнгээр батллаа гэхэд яг ер нь үйл ажиллагааны төсөө, үйл ажиллагааныхаа бүтээмж үр дүнтэй холбогдвол ер нь яаж холбогдож байгаа юм? Яаж бүтээмж гарах юм? Яаж үр дүн гарах юм? Яаж авилгатай тэмцэх юм? Яаж гэмт хэрэгтэй тэмцэх юм? Шударгасыг яаж тогтоох юм гэдэг энэ талаас нь ярил төсөвтэйгээ холбогдвол ер нь хэр үр дүн гарахаар төсөв бэ? Сангийн яам ер нь энэ талаас нь энэ байгууллагуудын төсвийг яаж хянаж байгаа вэ? Энэ хэмжээний төсөв өгчөхөд эрхчил гэмт хэрэгтэй тэмцэх ажилд шударгасны одоо дэнс болсон шүүхийн салбарт за одоо хүний эрхийн асуудал дээр ямар үр дүн гарна гэж ингэж төсвийг хянаж нягтлж За нэг минут танихыг шууд ахаад 1 минут өгч. Ингээд нөгөө 3 минут нэг юугаар өгч. Тэгээд үндсэндээ асуучлаа. Тэгээд сангийн энэ байгууллагуудын төсвийг хасахтай гэсэн. Хаслаа гэхэд юун дээр үндэслэж хасж гэнэ үү? Бүтээмж үр дүнтэй нь яаж уялдуулж гэнэ үү? Хэрхэн яаж үр дүн гарна гэж тооцсон? Тэр талаас асуудлыг яаж харж гэнэ үү? Энэ дээр одоо бас нэг тав хүн. Тэгэхгүй бол бид нар олон жил ярьлаа. Жил болгон төсөв баталдаг. Тэгээд орж исэн саналынх нь хүрээнд гэдэг юм уу эсвэл одоо нэг 2-3 тэрмаар бууруулсыгээл ингээд батлаад өгчдөг. Цаана нь үр дүн гарахгүй шүү дээ. Нийгэмд одоо ард иргэд уур бухимдал ихтэй байна. Шударгасны асуудал тогтож өгөхгүй байна. Хүсэж байна. Шүүхийн асуудал ямар байна? Шүүгч нарын асуудал ямар байна? Прокуроруудын асуудал ямар байна? Хүний эрхтэй яаж тэмцэж байна? Үр дүн гарч ийн үгүй ярил. Энэ дандаа эдийн засгийн асуудал дандаа төсөв санхүүгийн асуудал байгаа. Сандагч хэрэгшээнэ таны цаг нөгөө зогссон байх шүү. За. Сүлдээ нөгөө банкын орооны даргын эрх мэдлийг эдэлцээ сууж ах шиг багш чинь.
За ингээ их хамгийн ихний асуулт юу байнгын орон даргаасаасаа. Тэгэхээр манайд бол бичгүүд ирсэн. Яхахгүй төсвийн асуудал яригадаад ирэнгүүт мэдээж энэ хасагдж байгаа юм дээр чинь байгууллагууд өөрийнхөө байр суурийг илэрхийлнэ шүү дээ. Шүүхийн ерхий зөвлөл сахилгын шүүхийн сахилгын хорооноос тэгээ хүний эрхийн үндэсний комиссоос энэ төсөвтэй холбогдсон хүсэлтүүд ирсэн байгаа. Бид нар энийг зохиж урмын дагуу яг хилцэх нөгөө зарчмын зөрүүтэй санал инээтрээ гаргах юм дээр нь бол энэ асуудлуудыг гаргаж тавина. Зөв мэдээлэхэд бол шүүхийн ерхий зөвлөлийн хөрөнгө оруулалтын төсвөөс 260 тэрбумыг хаасцсан байж байгаа юм. Сахилгын орооноос бас нэлээд хасцсан. Хүний эрхийн комиссоос 25 тэрбум хөрөнгө оруулалтаас нь хасцсан. Ийм нөхцлүүд байж байгаа. Энэ дээр тэгэхээр байнгын орооны гишүүд хэдүүлээ ярьж байгаад энэ дээр бас өөрсдийнхөө байр суурийг хэлж яг нөгөө хилцэх шатндаа энэ асуудлаа ярьж явна. За дараагийн асуулт нь хинээс 9% цонхтол цагдаагийн ерөнхий газраас асууж ирсэн. Тэгээд өөр одоо прокурор хэлийн цэргийн газар энэ дээр та нар ер нь 9% цонхтол дээр шүүх яг өнө шүүх тусдаа хариулчих. Энэ дээр гараад хариулна. За тэгэхээр цагдаагийн ерөнхий газраас эхлэе. Энэ дээр микрофон өгье. За та бүхний амрыг ирье. За цагдаагийн ерөнхий газар цагдаагийн байгууллага дотоодын зэргийн байгууллагаас 9% оронтой хассан. Тэгээ бид ер нь бүхэл нэгжүүдээс хассан. Хамгийн гол нь энэ годамжинд үүрэг гүйцэтгэж байгаа эргүүлийн цагдаа, хэсгийн төлөөлөгч, хэсгийн байцаагчаас хасагдаагүй. Мөрдөн шалгах чиглэлээр ажиллаж байгаа энэ хүний эрхтэй холбоотой, дээрэс нь мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулах чиглэлээр ажиллаж байгаа алба багштаас хасаагүй. Бусад одоо цагдаа, жолооч, захиргааны ажилтан, хамгаалтын ажилтан гэд бүх нэгжүүдээс л яг 9% хассан байна. За 9% хасаад бид нэр ажил үргээ ямар ч хийсэн хэвийн гүйцэтгэж байгаа. Гэтэл биднэрт энэ 2026 оны 6 онд засгийн газрын тогтоолтой за мөн энэ шинээр бий болж байгаа шүүхүүдтэй холбоотой орон тоонууд бас бий болсон. Микрофон нэмээд өгье. 1 минут. Засгийн газрын тогтоолоор батлагдсан бол гэр бүлийн шүүхтэй холбоотой оронтой заашгүй нэмэгдэхээр байгаа. Дээрээс нь Эрдэнэ бүрэнгийн захиргааны станц 4 сарын 1-ний өдрөөс ашиглалтанд орно. Гэр бүлийн шүүх 1 сарын 1-ний өдрөөс үйл ажиллагаагаа явуулна. За дээрээс нь энэ хамгаалт болон энэ зарим аймагуудын усны хамгаалтыг авах гэсэн засгийн газрын тогтоол гарсан. Яг энэтэй холбогдуулаад биднэрт 843 оронтой хэрэгтэй байгаа. За хэрвээ 843 оронтой батлагдахгүй бол бид нэр 2026 онд энэ засгийн газрын тогтоолоор багтсан усны их үүсвэрүүд энэ Эрдэнэ бүрэнгийн захиргааны станц дээрээс нь гэр бүлийн шүүхтэй холбоотой ямар ч хамгаалт зохицуулт хийх боломжгүй баг. Яг оронтой нэмж батлагдахгүй бол ийм баг. За шүүхийн ерхий зөвлөлөөс өнгөц дарга. За өмнөх 24 оны төсөвт бид нарт яг харахгүй хөрөнгө оруулалт дээр 60 тэрбумын барилга байшингийн төсөв бол төсөв тусагдсан. За бид 5 газар бол барилгын ажлаа бол эхлүүлсэн явж байгаа. За энэ оны төсөв дээр шинээр хөрөнгө оруулалт бол тавиагүй. Харин энэ 25 онд хийж хэрэгжүүлж эхэлсэн энэ барилга дээр бол ялцчгүй энэ үргэлжлүүлэхээр бол төсөв бол тавигдсан байгаа. Харин манай энэ хаалт дүүрэгт байрлах нэгдсэн шүүхүүдийн байрны зохицолбор дээр энэ барилгыг 3 жил дараалан барихаар ингэж тавьсан байгаа. Гэтэл бидэд энэ жил бол ингээд нийт барилгын нийт каркас
босолт бол бэлэн болоод дараа жилдээ бол дотор засал руу орох бүрэн боломжтой байгаа учраас бид тэдний хувьд бол гаргаж байгаа санал бол дараа жилдээ багтаагаад нийт үлдсэн төсвийг тавиад өгөөч гэсэн ийм байгаа даа. За хоёрдугаарт сая За 1 минут нэмж өгье. За 24 онд баталсан шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого дээр битэд за энэ үйл ажиллагаа зорилтыг дандаа үр дүнгээр нь бол ямар байхаар бол шалгуур үзүүлэлтүүдээ бол тавьж өгсөн байгаа даа. За үүнтэй холбоотойгоор яг 23 онтой харьцуулаад ямар үр дүн гарсан бэ тэгэхээр бид нарт гол шүүхийн ерөөсөө гол бүтээгдэхүүн юу вэ гэхээр шүүн таслах ажиллагаа байгаа. Шүүн таслах ажиллагааг хууль заасан хугацаанд хянан шийдвэрлэх. За өмнө бол онд бол 79% хууль заасан хугацаанд шийдвэрлэдэг байсан бол энэ онд бол за бид тэдний гаргасан дүнгээр бол 81% бол хууль заасан хугацаанд бол хэргийг хянан шийдвэрлсэн байна. За мөн түүнчлэн бас яг нэг гол үзүүлэлт бол анхан шатны шүүхийн шийдвэрт хичнээн хэрэгтэн гомдол гаргаж байна гэд. Тэгэхээр өмнө онд бол 23 онд бол 7.6% нь гомдол гарч байсан бол за энэ онд бол 7% нь бол гомдол гарсан ийм сайжирсан үзүүлэлт байгаа гэдгийг бас зориуд хэлмээр байна. За хоёрдугаарт бид нөгөө түрүү өмнө хэлсэнчлэн нөгөө шинэ хөрөнгө оруулалт тавиагүй гэдэг дээр за манай Баярлалаа. За прокуророос. За дараа нь авилгатай тэмцэх газар үлдэж байгаарай. Дараа нь шүүх шинжилгээний үндснээ өрөөлөн. За улсын ерөнхий прокурорын газраас ганцлан хариулъя. За төсөв дээр ялгаагүй нийт 9% хасагдал прокурорын байгууллага дээр мөн орж ирсэн. Тэгэхээр прокурорууд маань улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нэг 709 прокурор л улсын хэмжээний үйл ажиллагаа явуулдаг. За 793 ажилтан ингээд нийт 1502 оронтой тохиолдол үйл ажиллагаа явуулдаг байгууллага. За тэгэхээр энэс 9% хасагдана гэхээр нийт нэг 132 оронтой хасагдчихж байгаа. Тэгэхээр прокурорууд өнөөдөр ажлын бид нэр 5 өдөртэй байдаг бол үнэхээр 6 өдөр сууж нэг өдөр нь заавал өдөө ажиллахгүй бол ажлаа багтааж амждаг. Ажлын 6 өдөртэй. Өдрийн ажлын үргэлжлэх цаг 8 хуулиараа байдаг бол бид нар нэг 10-аас 12 цаг сууж ээж тухайн өдрийнхээ бас нэг тодорхой хэмжээний ажлуудыг нугалдаг ийм ажил ачаалтаа ажилтгаа. 709 прокурорын хувьд улсын хэмжээний. Тэгэхэд энэ чинээс ингээд 9%-аар хасагдчихаар үнэхээр үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй нөхцөл байдлууд үүсэж байгааг та бүхэн бас анхаарч үзэх шаардлагатай гэж үзэж байна. Мөн гэр бүлийн шүүх байгуулагдаад шүүгчнэр За 1 минут. холбогдуулаад бас прокуроруудыг мэрэгшүүлэх, энд прокуроруудыг тодорхой үйл ажиллагаа явуулахын тулд томилох ийм шаардлагууд байгаа учраас мөн энэ хууль батлагдсантай холбогдуулаад нэмэх байхад харин ингээ хасагдаад байхаар үйл ажиллагаа явуулахад үнэхээр хүндрэлтэй ийм зүйлүүд байгаа гэдгийг та бүхэн бас анхаарч өгөөч гэсэн ийм хүсэлттэй байна. За барилга байгууламжийн дээр нэг зүйл хэлчихэд бас одоо улсын хэмжээнд одоо барилга байхгүй газар Говьлтай аймаг Орхон ингээ Баян зүрх дүүрэг 1940 онд байгуулагдсан ашиглалтанд орсон ийм аж аргаар барьсан барилгатай үнэхээр нөхцлүүд хэцүү байдаг. Энэ дээр бас тодорхой хэмжээний одоо нэмэх хүсэлтийг бол хөргүүлж байгаа. Энийг та бүхэн бас нэг үзэх боломж байдаг бол энийг харгалж үзээч гэсэн нэг юм санал хөтлөж байна. За авилгатай тэмцэх газар. Дараа нь шүүхийн шинжилгээ үндэснээ өрөөлөн. Тэгээ хил хамгаалах газар үлдэж байгаарай. За орон тооны 9% хэмнэлт бол бас бусад байгууллагатай ижил хүндрэл бол бий болгож байгаа. Гэхдээ энэ дээр одоо нэгэнт батлагдсан төсвийнхөө хүрээнд энийг зохицуулаад ажиллахаас өөр аргагүй байдалд байна. Гэхдээ одоо жирэмсний болон сургалтын чөлөөттэй халбаагчдын оронд нөхөн томилгоо хийхгүй байх. Шинээр халбаагч томилохгүй байх. Энэ дээр захиргааны болон аж ахуйн албаны чиглэлээр байгаа орон тоон дээр одоо томилгоо хийхгүй байхаар юм зохицуулт авахар төлөвлөж байна. Тэгээд мөн илүү цагаар ажиллах ажлын ачаал энэ хэмээрээ бусад албаагч дээр нэмэгдэж ачаал ихсэх ийм төлөвтэй байгаа. Хүндрэл бол энэ хэрээрээ гарч ирэхийг үгүйсэхээр байна. За одоо хил хамгаалах газрын дарга Бямсрын генерал. Байнгын орон дарга гишүүдийн өнөөдөр ямар хэрэг хил хамгаалах ерөнхий газрын дарга бригадын генерал Бямср хэлтгэж байна. За 9% одоо хэмнэлтийн үед бол хил хамгаалах байгууллага батлагдсан төсөвтэй багтаа зогсуулна. Гэхдээ энэ дээр одоо томилогдоод байгаа орон тоонуудыг
зогсоож дахиад энэ жил одоо тэтгэврт гарч байгаа чөлөөт өгч байгаа улсуудынхаа оронд хүн томилохгүй байх замаар зохицуултуудыг хийн. Мөн одоо энэ жил болон эрхчил хэрэгжүүлэх хил хамгаалалтанд нэвтрүүлж байгаа технологийн одоо бас үр дүнд бид нар бас хүний хүчийг хэмнэсэн ийм тооцоолтойгоор эрхэм төсөвтэй багтааж ажиллаа зохицуулна гэж бодож байгаа. Эх хонд одоо хүндэрч болж байгаа асуудлууд бол албан хаагчдын 5 жилийн урамшуул 36 сарын тэтгэмжийн асуудлаас бас хүндрэл хүчрүүлж болзошгүй байгаа. Тэгээ энэ бол бас албаны үр дүн бас албан хаагчдын нөхөн хангалтанд бас сөргөөр нөлөөж болзошгүй гэж үзэж байгааг илтгэе. Хэлэхэд туслая. За шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерхий газар. Ажлын энэ гадаа хүмүүс байгаад байх шиг байсан. Тэ гаднаас асуугаад тахта манайха болно. За сангийн яам энэ дээр хариулах уу? Сангийн яам аа. За. За сангийн яам санжидорч за асуултанд хариулъя. За 9% цомтголын асуудлыг бол уулын логикийн хувьд бол яаж явах ёстой гэхээр бол чиг үүргийн шинжилгээ хийгээд тухайн байгууллагын гол чиг үүргүүдэд тогтоож аваад за үүн дээрээс бол нэгдүгээрт хувийн шил шилжүүлэх боломжтой чиг үүрэг за мөн дээрээс нь бол хасах боломжтой нэвтрүүлэх боломжтой чиг үүргүүдэд гаргаж ирээд за тэр чиг үүргийнхээ хүрээндээ бол энэ цомтголыг хийхийг бол засгийн газрын хэр хэрэглэхээс бол бүх одоо төсвийн хэрэглэн загч нарт бол чиглэл өгсөн байгаа. Гэхдээ саяын яг тайлбарлаж байгаа шиг энэ удаад бол нэлээд тулгамдаа орсон учраас чиг үүргийн шинжилгээг хийсэн байгууллагууд бол ховройлоо. За тэгээд хийгээгүй учраас байгууллагууд яаж хийж ийм гэхээр дэвтэрт гарсан хүний оронд оронтоо хүн авахгүй байхаар ч юм уу ийм байдлаар хийж байгаа. Сангийн яамны хувьд бол төсвийн хэрэглэн загч ямар боломж олгож байгаа гэхээр нэгдүгээрт бол яам агентлагийн төв аппарат нь бол заавал 9% цомгдох гэдэг асуудал. Түүнээсээ доош бол нийт 9% цомтголын нийт орондоо барай гэдэг ийм л зохицуултын боломж олгож байгаа. Өөрөөр хэлбэл жишээ нь аль нэг аймгийнх нь одоо хэрэгцээ шаардлага өндөр байх юм бол тэндээ хас. Танах яаж хийх вэ? 9% цомгтголоо яаж хийхээр байна? Ер нь ямар бэрхшээл учирч байна? Тэр нь тийм асуулт байсан. Та хариулах уу энэ дээр? За энэ дээр микрофон өгье. За шүүхийн шийдвэр ерхий газар тэргүүн дээр хурандаа нам самд 9% манай байгууллага зарим одоо орон тооны чиг үүргийн давхардал цэл байсан орон тоон дээр бас ажилласан байж байгаа. Юу асуулт нь ер нь танад хэр хүндрэл учрахаар яг гэвэл танад бол яг энэ эмзэг тусч иж магадгүй л дээ бас тийм учраас танд бас хариулах боломж олгоод байхгүй. Баярлалаа. Манай байгууллага дээр бас оронтоо дутуу байгаа. Өнөөдрийн байдлаар бас 2000 орчим оронтоо дутуу. Хуулиар бас манай байгууллагад шинээр ирсэн чиг үүргүүд бий. Тухайлбал одоо баримтчилсан шийдэглийг идэлүүлэх үйл ажиллагаа манай байгууллагад ирсэн. Сүүлийн жилүүд одоо ингээд хуулиараа 2 шудаа ухраачаад байгаа 17 оны хүртэл сая. Энэ маань орон нутагт нөгөө микрофон гүйцээгөөд өгье. Орон нутагт баримтлах байруудыг хүлээж авах үйл ажиллагаа бас удааншралтай байгаа хууль хэрэгжилт. Нөгөө төгөөр зоршиг эрхийг хасах ялыг бас манай байгууллагын тавьж хэрэгжүүлж байгаа. Энэ маань өөр хорхоос өөр төрлийн ял дэлгүүрт ажиллагааны албан хаагчлаар давхар ачаал үүсгэж байгаа. Тийм учраас энэ орон тооны асуудлууд манай байгууллага хүндрэлтэй тусч байгаа. Тэгээ аркад 9% цогцол хийх юм Үгүй. уу? Үгүй. Тэг нөхөн хангалт хийх одоо Тэ Хүндрэлтэй ойлголоо. За. Яг иймч байгаа болов гэж танахыг юу энэ дээр гарч ямар ч гэсэн ингээ энэ бол тэмдэглэл сангийн цаашдаа энэ хилцэж байхдаа холбогдох байгууллагууд энийгээ бас бодох хэрэгтэй. Манай байнгын орооны гишүүч гэсэн энэ дээр бодож байгаарай.
За гишүүд тий одоохоо тийм байна. Даваагийн зохиотор гишүүний микрофоныг өгье.